Монголын телевизийн оргил цаг нэвтрүүлгийг хэлж байна. Өнөөдрийн дугаарт маань сүүлийн үеийн охид хүүгүүдийн шүтэн болж байгаа Crash Bash хамтлаг хүрэлцэн ирсэн байгаамаа. Let's go. Та бүхэнд нэрээ мэндийг хүргэе. Сайн Crash Bash хамтлаг байна. Тэгээд юуны өмнөөс энэ гайхалтай үдчтэй. Манай бас оргил цагт нэвтрүүлэгт бас урьж оролцуулсан одоо баярлалаа. Тэгээд бас нийт одоо телевиз үзэн сууж үзэгчтэй. Энэ өдрийн мэндийг, энэ үчийн мэндийг хүргэж байна. Манай халин их гоё хэллээ. Сүүлийн хөтгүүдийн шүтээ болсон гэдэг. Тэгээд ус засалт, ховцлолт, тэгээд сүүлийн гаргасан Missed Call, Crash Bash гэдэг хоёр клипийг бол үзэгчид сайхан хүлээж авсан байна. Маш тийм өндөр чанарын, маш тийм сонирхолтой клипэд болсон байгаа. Тэгээд бид хоёрын зүгээр уламжлалаас асуулт хамтлагийн түүхээс бас товчхон яриалаа. За, манай хамтлаг маань хамгийн анх 2009 оны 6 сарын 2-нд Nature Sound студиор байгуулагдчихсан. Тэгээд бид анх тавлаа хин нэгэ танихгүй таван өөр төгсөлтийн хүмүүсээс нь тэгээ манай Nature Sound студийн дуулаачийн багш Мөнгө Сүхэ багш маань бид тавыг сонгоод яг тавлаа ингээд нийлүүлж ингэж хурлаа гэдэг ингээд ийм хамтлаг байгуулж байна. Татаас шөрхөөхөд бид тавлаа маш гоё хүлээж аваа. Тэгээ тавлаа их төрлийн хамтлаг болсон. Тэгээ тэрнээс хойш бараг жилийн хугацаанд бид нар бэлтгэл хийсэлтэй Nature Sound студиор яг доо бүжиг юу гэдэг те яг хамтлаг болох тэр бүх юмнуудаа хийсэн байгаа. Тэгээд саяхан 9 сараас яг уран бүтээлүүдэд зад эхэлж байна. Хүмүүс яг ингэж яг ингээд альтернаас өөрөө яг нэвтрүүлэхээс өмнө асууж ирсэн шүү дээ. Та нар яг ингээд найзууд байж чад хамтраг байгуул гэж бодсон уу? Эсвэл стил чи ингээд та нар ярилцж байгаа юм стилтэй болчихоо эсвэл ингээд тавуулаа ингээд нэгтчихүү гэдэг. Яг тэр шиг ингээд бид нар яг өөрөөр төстэй жаад багш манайг олж аваад тэгэл яг хэлсэн л та. Тэгээ одоо бол яг 5-ын одоо нэг гар шиг те 5 руу одоо нэг гарын тавар шиг ирсэн. Сайн найзууд болсон, сайн хамтлагийн хүмүүс болсон. Тэгээ одоо бол танилцаад 2 жил болж байна те. Юу багш анх санал тавихад юу та нар яагаад зөвшөөрсөн бэ? Бүгдээрээ бас Nature Sound студийг зорж суралцсан. Тэгэхээр бүгдээрээ дуулах сонирхолтой, урлаг тайртай хүмүүссэн. Тэгээд яг бид тавыг бас багш маань яг харж байгаад энэ тавыг нэгдвэл тохирох юм шиг наа гэж батсан багт. Тэгээд яг тавлан нэгдсэн байгаа. Яг ингээ хайлт харахнаа би тэр үеэс яг солонгос хамтлагийн гишүүдийг харагч байна гэд. Тэгэхээр мэдээж яг бусад хамтлагуудаас танаа хамтлаг бол стил имижээр онцгорч ийн гэж бодож байна л да. Тэгэхээр энэ имиж бүрдүүлэлт хаанаас яаж одоо бүрдүүлж байна? Имиж бүрдүүлэлтийг ер нь бидний хоорондоо нэлээд сайн ярилцж байгаа гэдэг л да. Өөрөөсөө имиж бүрдүүлэлтийг одоо жишээлбэл Батукадын үсийн тэрхүү явал гой цохин мөхнгээд ер нь нэлээд багшаасаа зөвлөгөө аваад хоорондоо ярилцаад өөрөөсөө стил имижийг бүрдүүлээд тэл явдаг та. Тэгээ бас дээрээс манайхан ч бас өөрсдөөс өөр ингэсэн бас стилтэй өнгөрөхтэй л доо. Жишээ би жишээ нэг харуу дээр эгүүстэй байх ч гэдэг те. Манай Батука Азаа хоёр маань жоохон төстэй тийм боровстэй ч юм уу урт те. Манай Золоо маань тийм crazy доктор аа. Эйнштейн шиг. Ерөнхийдөө стил болгоо өөр. Тэгээ ерөнхийдөө бас салооныхаа өсчөнтэйгээ ярилцсан те. Нүүр хөдөлтөйхаа тэрэгчтэйгээ ярилцсан гэл. Ерөнхийдөө яг хуу Crash Bash хамтлаг ямар анханасаа ямар одоо өнгөлөртэй гарч ирэх үү гэдгээ сайн хоорондоо ярилцж байгаад Crash Bash стил гэж одоо бид нар бас гармаар тий одоо хичээж байгаа. Яг оргил цаг нэвтрүүлэг дээр бид нар энэ шинэ жил бол яг тийм оргилдоо хүрсэн амжилттай явж байгаа хүмүүс гэхээсээ илүү тийм ээ яг ирээдүйд бас Монголын тодорхой хэмжээний урлагийн салбарч гэдэг юм уу улс төрийн салбарын бас тодорхой оргилд хүрэх амжилт гаргах болов уу гэж найдлага тавьж байгаа тийм хүмүүсийг илүү оролцуулж байгаа. Тэгээд танаа хамтлагийн хувьд мэдээж бас энд багтаж орж байгаа үнэхээр бас захиур халах гэж байх гэж бодож байгаа. Энэ хамтлагийн цаашдын одоо ойрын төлөвлөгөө юм ямар төлөвлөгөө хэрэгжүүлж явж байгаа. За баярлалаа. Тэгээд бидний хувьд бол одоо хамгийн эхний 3 уран бүтээлээ цацсан байгаа тийм. Тэрнээс цааш одоо бид нар ийм дараачлалынхаа ерөөдөө төлөвлөгөөг бас гаргацсан байгаа. Тэгээд зунаас хамгийн анхныхаа нэг сингл альбомыг гаргах гэдэг юмтай зэгчээгээд явж байна. Тэгээд одоохондоо 6 дуутай болсон байгаа. Тэгээд клип жүсэн яг 3 дуу ингээд гарч байна. Он гаргаад бас явна да тийм. Тэгээд энэ он гаргаад яг нууцаасан дэлээ. Окей ахын бас нэг 100 бүр зохиогдсон байсан л да. Тэгээд бид ерөөхдөө он гаргаад ерөөхдөө нэг 2-т 3-т 4-т уран бүтээлээ гэсэн сонголтыг хийгээд тэгээд окей ахын манай Зизи ахын үг их
их гоё үг зохиож өгсөн байгаа. Тэгээд ерөөхдөө энэ 5 нэр нь 5 in 1 гэдэг. 5 нэрийн харьцаатай тийм 5 банд нэг охинд оролцсон. Тийм утгатай зохиомжтой маягийн. Зохиомжтой маягийн тийм дуу гаргах гэж байгаа. Хамтлаг тохиолдсон явдлаас сэдвэстэй. Хамтлаг үгүй. Йоо, гадаадын ямар хамтлаг дуучдыг та нар сонсдог вэ? За бүгдээрээ л өөр өөрийн сонирхлоороо сонсдог. Миний хувьд бол Ирланд хамтлагаас бол одоо Ирландын boy band Westlife. За тэгээд мэдээж соло дуучнаас Майкл Джексоны дуунуудыг маш их сонсдог. New Chris Brown гэх юм да тийм. Ерөнхийдөө энэ дандаа R&B, pop, dance тал руугаа сонсдог хвчлээ. Хүн болгоны сонсдог нөөртэй чинь Билет амар тийм дэргээ юм дээр шансыг болгуулаа бэ. Миний хувьд бас бараг 2 жилийн би бас амар тийм уянгийн доо тийм тиймэрдүүд амар дуртай байсан. Тэгтээ одоо бас алгийнхын таваасаа их юм бас гай данаадыг сонсдог болсон. Тэгээ миний хувьд сонсдог доо. Яг орчин үеийн яг одоо одоо хотын залуу сэдв утгаараа тий. Яг зөвөр ялгаж яриаг юм шиг зөвөр хотын залуу сэдв утгаараа ерөнхийдөө тийм одоо транс электронник хөгжим болоо бидний бас донд амар нэрхэж штэ. Тийм хөтө хөгжим сонсож байгаа. Тэгээ яг багш маань бас бидэрт хэлдэг л дээ. Та нар яг залуу хүмүүс сонсож болно. Хамгийн гол нь дээр үеийнхэн одоо Bee Gees, Beatles Абба Смоки гэдэг юм уу те. Дээр үеийнхэн бас уран бүтээлчдийг хүндэлж байнг сонсож байгаагаар тэдрээс та бүхэн бас маш олон зүйл бас сурна шүү гэж багш маань байнг хэлдэг. Тэр ч утгаараа бас дээр нэг East 17 гэдэг байсан гэсэн. Тэгээд одоо East 17-гийн бас клипүүдийг хэрэгтэй бас 2-3-аас нь үзээ судлаад хэлсэн байгаа. Тий. Задлан шилжгээ гэдэг. Дандаа 17-оос 21 насны залуучууд бас яг манай Монголын бас төлөөлөл болсон юм шижигдсэн сайн залуучууд. Ерөн зүгээр танаа Crash Bash гэдэг хамтлагийн бас нэрний утгыг бас тайлбал зарим хүмүүс бас ойлгохгүй байгаа бах тий. Би ч гэсэн ойлгохгүй тийм. Нэрний тал дээр гэвэл бид нар бас бүгдээрээ бас маш удаан ярилцсан тий. Анх байгуулагчаад бараг 3 сарын дараа нэрээ өгчээсэн. Байгуулагчаад явж байгаа сүүлдээ бид нар ч тэр нэртэй хөлөө нэрээ өгч. Нэг өөрөө ингэсэн. Батгүйл дээр амар явж байгаа бид нэг шөнө хамтлагаараа тэгэхэд ч манай нэг машинтай байсан тий. Тэгээ хамтлагаараа Батугийн хороол идэг гэсэн. Тэгээд хороолроо очиж нэг шөнө 12 үед машин дотор тавуулаа ярилцсан баа баг 2-3 цаг хүртэл. За манайха ямар нэр хүү гэл. Тэр дунд ч баг 2-3 мянган нэр оруулж ирээ. Тэгээд нөгөө англи нөгөө тойл бичиг бас хааш марал. За ямар утгатай нэр хүү гэл тойл нөлөөс харж агаад манай Батука баш гэл тэгсэн тэгэхгүй юу. Тэгэл баш бас гоё юмтэй гэж жагаад сонголт хийж жагаад за ерөөсөө хэдүүлээ уртлыг нь баашиг хасчээ. Бааштай утхан төстэй ямар үг вэ гээд тэгээд ерөнхийдөө crash сонгогдоод тэгээд crash bash дэсрэлт дөрвөлт хүчтэй гэдэг утгыг бэлэгдэж бид энэ crash bash гэдэг нэр өгсөн. Тэрэн чи яг хэлээ л дээ яг өнө хотын залуус гэдэг утгаараа тий та бүхэн яг чөлөө цаг заваа яаж өнгөрүүлж байна. Яг одоо өнөөдөр Улаанбаатар хотод Монгол оронд маань залуу хүмүүсийн хувьд та нар чөлөө цагаа өнгөрүүлэхэд хэр байна ер нь? Тэгэхээр яг мэдээж чөлөө цаг гаргах явах тий. Гэтэ яг сүүлийн жил хагас үед яг бан хамтлаг гэл өглөө бараг 9 гэж гараад сургууль соёлтой яваал өдөр нь бүжгийн бэлтгэл тэгэл нөгөө гами уншлаг гэл янз бүрийн хийгээд ойр жон чөлөө цаг гарах нь ховор байна. Гэтэ ерөөхдөө чөлөө цагаар бид нар ойр дэх цаан манар гаргадаг гэсэн үг тий. Цанаар болгоно тэгээд ерөөхдөө Sky Resort-роо цанаар их голдортой болцсон. Тэгээд мэдээж тэнгис одоо манай чи 3D гэдэг нэг технологи гараад ирсэн шүү дээ тий. Тэгээд тэнгис өргөөд бодлоо 3D кино үзэн. Мэдээж манай зарим нь бас золоо азаа хоёр маань бас их ном уншдаг гэртэй. Тэгээд бас тэр утгаараа бас оюуны юм хийн чөлөө цагаараа мэдээж ганц хоёрын тэнд суун тий. Скайсерт бүгдээрээ бараг унжээсэн дээ тий. Би биелээ чинь нэг юм яг манай өнөөдрийн оргил цагийн хооморт манай сүүлийн үеийн залуучуудын ялангуяа охтуудын шигтгэн болж байгаа сэдв болж байгаа Crash Bash хамтлаг хүрэлцэн ирсэн байна. Хэдхэн ормын дараа иргэд студид уулзцгаая. SBN телевизтэй хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд манай оргил цагийн өнөөдрийн зочноор Crash Bash хамтлагийн хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Crash Bash хамтлагийнхандаа
бас шинэ жилийн баярын мэнд хүргье. Тэгээд бүгдээ насан туршсан байх гэж бодож байна. Тэгээд бүгдээ Минованд толгой тий. Оо маш баярлалаа. Насан туршиг 10 дахин 17 тойлоо. Тэр яа бодож. За хамтлаг байгууллагуудад удаагүй байгаа юм чинь тэгэл асуудал бэрхшээл хөвгтэй явдал пакт янз бүрийн байгаль гэдэг тий. Нийсэ. Ерөөдөө бид бүжгэн дээр бас амар тийм асуудалтай байдаг л да. Яг л яг анх ингээ байгууллагатад ингээ багш маань хэлжсэн л та нар зөвхөн дуулах уу эсвэл бүжиглжтэй зөвхөн дуун дээр таарсан тийм дэглэлттэй байнгын дуу болгон дээр бүжигтэй яг үгээд бид тавлаа ялцж байгаа. Зүтгий те яг тавлаа бүжиглээ гэж шийдсэн. Тэгээд анх бол тавлаа бараг өмнө нь зөвөр сургуулаа нэг цэнгэл мэнгээд бүжиглэл хөгтөд байсан те. Тэгээд тавлаа нийлээд бүжгэн дээр бас нэлээд анхаарсан байгаа. Гэхдээ одоо бас сайн бүжиж чадахгүй. Гэхдээ явцсан хичээгээд явж байгаа те. Тэгээд бас за. Тэгээд бас яа хөвчлөлтэй гэхээс илүү бас ерөөхдөө бэрхшээлүүд л зөндөө байна. Яг тэгэхээр бид тавчсан тавлаа өөр бодолтой, өөр үз санаатай, тэгээ өөрсдийн гэсэн тийм дотор ертөнцийн асуудал болохоор яг үнэхээр нэг хамтлаг гэдэг маань миний бодлоор өнөөдөр бас камертон хамтлаг, номын тас хамтлаг гэл үнэхээр ах нарыгаа бас хөндлөхөөс аргагүй юм гэж бодсон. Яг тэгэхээр сүүлийн 2 жил бид нар бас хамтлаг байгч бас хэцүү юм байлаа. Гол нь бүрэл цагаан байхаас ахуулаад тий хоорондоо бас нийгмийн төлөө зүтгэж байгаа учраас хамгийн гол нэг гар шиг байх хэрэгтэй юм байлаа. Тэгээд бас уран бүтээлийн талаар мэдээж за бил чи энэ дээр ингэж болчих Патока ингэж болчих чи би гол нь бүжиглээ гэл ингээл хувь хүний өрсөлдөөн дотроос явж байна л да. Тэгээд одоо л ерөнхийдөө бас тийм өрсөлдөөн тийм хэрэлдээ одоо хивк юм би тэрийг маргалдааны бид нар айл болох ивэр бас ойлгохыг шийдэхийг бас хичээдэг болсон. Тий. Тэгэд яг түрүүн би нэг зүйл асуумаар байсан л да. Яг одоо ингээд нөгөө солонгосуудын хамтлагуудыг харж байхад яг нөгөө бүжиг дэглэлт их сайн байдаг те. Одоо жишээ нь тавуулаа, зургуулаа, аруулаа байсан ч гэсэн тэд нэр ерөөсөө нэг ч удаа зүрх байдал гардаггүй те. Харин ингээд Монгол бас группуудыг хараад байхад хичнээн зэрэг хийж байгаа ч гэсэн тодорхой хэмжээгээр зөрөөд идэг. Энэ яг юундэ байдаг юм болоо? Байнгын бэлтгэл. Байнгын бэлтгэл байгаа. Гэхдээ бас яг Монголдоо тийм яг бүрийн сайн дэглээд бүжиг тавиад өгдөг багш нараас нэлээд ховор байдаг. Тэгээд хэрвээ тийм багш нараас бидэрт тасж байгаа бүжгийн багшны талаар байгаа асуудалтай байгаа. Тэгээд хэрвээ тийм багш байдаг бол бидний өвөө таалах хэрэг нэлээд. Тэгээд бас яг хоо бүжгийн талаар бол ерөнхийдөө бол солонгос хамтлагчийн бүжиг дуулалтаар илүү бас хөгжсөн орн тий. Тэгэхээр бас солонгосын хувьд гэвэл хар багаас нь 6 дугаар ангиас нь ч юм уу 7 дугаар ангиас нь нэг байранд бэлтгэж жагаад бүр 2-3 жилийн турш юм гадаа гарахгүй салхин гарвал бөөнөр нэг 7 хоногтой авч гараад гаднаас нь төвччихдэг байсан гэсэн. Одоо энэ Big Bang хамтлаг байна. Тэгээд нэг Түнбаг шингээгээд хүүхдүүд мэдчихэж байгаа бол TVX-гүй гэж хамтлагууд яг өрөөнд нь жилийн турш ингээл төгжөөл баг хаяа нэг гаргаал те. Тэгээд тэр хоол ундын цаанаас нь өгөөл тэгээд ерөөхдөө нэг өрөөнд багштай дуултай бүх бэлтгэлийг хийлгэдэг байсан гэсэн. Тэгэхээр бас үнэхээр бас тийм уухгүй хөдөлмөр уухгүй бол бэлтгэл ажил бол тухайн үеийн бие задахад хамаардаг болов гэж бодож байна. Яг бидний үед бол бас одоо бас нэг байранд ороод бэлтгэлээ байнга хийгээд жилийн турш гэж өрөөнд төвчтөн гэж бас санхүүгийн талдаар ч бас асуудалтай байна л да. Тэгээд яг одоохонд бол бид хичээгээд 7 хоногт яаж ч 4 өдөр 22 цагаар бэлтгэл хийгээд явж байна. Тэгээд яванд бол сайж холоо гэж найдаар гэж байна. Эцэгчүүд ер нь хэр дэмжиж байна тий. Гэвүүн л одоо нөгөө оюутан болоод бизнесийн удирдлагаа сурч ирсэн хүмүүс маань ингээл үссээ засуулаад дуулаад явах тий. За миний хувьд гэвэл багаас ер нь их дуулах дуртай. Тэгээд 10 жил байхдаа бүх тэр юу одоо нэг арга хэмжээ болохоор тэнд байнга орж идэг. Тийм тэгээд яг төгсөгчлээ Nature Sound-д ороод тэгээд бас нөгөө жоохон дуулж үзье тий. Тэгээд бас өөрийгөө сараа яг мэргэжлийн яг тийм зөвлөгөө мөлгөө авахар бас хүн өөрчлөгдөв юм байлээ. Тэгээд яг Nature Sound-д ороод тэгээд яг Nature Sound-д орохоос өмнө би бас нэг гадаад яг сурах гэж явж ирсэн. Тэгээд яг Nature Sound-д ороод надад хамтлагийн яг юм юу санал ирэнгүүтээ би бас бодож үзсэн л ээж надад ийм хамтлагийн санал ороод ирлээ. Тэгээд би нэг дуулж үзье гэхэд ээж гэрийнх нь маш их дэмжижсэн. Тэгээд өнөөдөр яг Crash Bash-д ороо бас энэ 5 сайхан найзтайгаа бүр яг амар гоё тутан холбоотой найз туусанд маш их баяртай байдаг. Ер нь гэрийнх нь бол маш их дэмждэг.